Bye bye. Have a great day, babes. За одоо шууд юм бишлэгээ. Гэтэ тэрнээс өмнө хоолоо идэх. Mark явсан. Хөөе. Авокадо яг нөгөө цөмдөг самар шиг амттай те цөмдөг самар. Бүр яг цөмдөг самар. Хар талхтай хамт авокадо бүр амар юу амтдагж байна. Яг бүр цөмдөг самар шиг амтдагж байна. Би танарт яагаад кино үздэггүй талаараа ярьж хөө. Энэ бүгд миний хүүхэд настай холбоотой заяа. Миний хүүхэд нас ой тогтоолт нь тархины дурсамжинд ингээд үлдсэн бүр ингээд чулуун дээр ингээд бичиг үсэг сийлж байгаа юм шиг тэглээ ингээд үлдсэн киноны хэсгүүд байдаг байхгүй юу? Яг үнийг хэлэхэд одоо ингээд ярахаас би чичгэнжин заяа. Энэ бол үнэхээр аимшигтай байсан. Та нар мэдэн заяа. Эхнийх нь болохоор Инхата кино. Жүжигчин Инхагийн тоглосон. Тэгээд ах нь болохоор Bad Boy дээр гардаг кино. Гардаг ах. Тэгээ энэ ах болохоор эмэгтэйчүүдийг хүчиндээ л алаал яваад идэг. Тэгээ энэ киног би бүтнээр нь санахгүй байгаа ч гэсэн хэсгээс нь сандаг. Хоёрт орс кино. Яа та нар ч гэсэн үзчихсэн байх. Өвөө нь ингээд мэдгүй дээр үе армийн хүн юм уу? Охины нь ингээд хідэн залуучууд гэртээ оруулаа хүчиндээ ачдаг. Гурсан яадаг кино вэ гэхээр штэ. Яа хулгайч юм аа. Нэг ингээ 10 жилийн охин тэр бүр амар шижгэн солонгос кино. Би бүр солонгос кино хичнээн хөөрхөн хичнээн гоё яасан ч үздэггүй заяа. Үнэхээр л ингээд харахад л баг шууд би ярзаадаг за. Нэг ингээд 10 жилийн охин аав нь ингээд хөгжлийн бэрхшээлтэй. Тэгээ ингээд ангийнхан охтууд нийлээ хүчиндээ л байдаг. Бүр ингээд яргалаал хүчиндээ л тэгэл аав нь бас нэг өшөөг навж байгаа тийм хөө кино. Өөр гоё кинонууд байгааг нь мэдж байгаа ч гэсэн яг энэ хүүхэд насны яг тэр амар дурсамжнаас болоод ер нь бол хизээч кино үздэггүй. Аль болох кино гэдэг ч юм уу. Би хүүхдийн кино үзэх дуртай заяа. Би Hotel Transylvania бүр амар үзэх дуртай, Ширек амар үзэх дуртай. Тэгээ ингээд Хувьсэл Production гэдэг лөө. Тэрний Монгол киног нь үзсэн гэ би танарт ярьж ирсэн шүү дээ. Яав дээ нөгөө нэг шоронд ороод идэг. Ноён эмэгтэй гинэ. Ноён эмэгтэй. Энэ киног бас ингээд мэдхгүй гүйж очиад үзсэн. Даанч ингээд цус нүчтэй хэсэг амар хэсэн зөө. Энийг би кино театрт аавэжтэйг үзсэн байхгүй ингээд цус нүчтэй хэсэг амар их би тэгээ бүр гайхаад яг. Би иймэрхүү юмд бас нилээн дургу. Бүр яг ингээд хүүхэлдэйн кино, эсвэл яхахгүй Young Sheldon, Big Bang Theory гэж юм шиг юу болохыг мэдж байгаа юм шиг мэдж байгаа киногоо үзэх дуртай заяа. Яг үнийг хэлэхэд нэг үзсэн киногоо асар их үзээд улам их ойлгоод улам ингээд детальчж ойлгоно гэдэг амар гоё идэг заяа. Яад гэхээр би ингээд англи хэл сурж байгаа шүү дээ. Англи хэл сурж байхаа хэрэгээр нэг киног үзээд ойлголт нэг иймэрхүү байлаа. Тэгээ би ингээд дэвэн дэлхийгээр явж явна штэ шинэ юм сурна, шинэ найз нөхөдөө олно, шинэ үгнүүд сурна. Тэгээ ахаад үзэхэд миний ойлголт энд ирсэн байдаг байхгүй юу? Тэр хилээд байгаа жокийг нь аль хэдийн ойлгож чаддаг болцсон байдаг заяа. Тийм болохоор би үзсэн юм үзэх дуртай. Ноён эмэгтэй бол нэлээд эвгүйсэн. Тэгээд Хувьсэл Production-ы кинонуудыг аавтайгаа явж үзээд нэлээд хэрэггүй. Би бол аавгаа амар өрөвддөг үзнийхээ дараа яах гэж үзвээ хөөрхөн амтныг одоо яана намайг ингээд бүх өөрийнх нь төр юу хүүсний хүмүүсийг нь ийм амарга бодчихгүй дээ. Окей. Одоо ингээ хөдөө байгаа штэ би хөдөө амьдардаг байхгүй юу? Токиогоос 2 цагийн зайтай, метрогоор 2 цагийн зайтай. Токиогийн хүмүүс амар ялангуяа Шинжкугийн би одоо Шинжку юм нөхгүй. Шинжкугийн хүмүүс айгүй стиль хүмүүс их байдаг. Тэгээ бүгдээрээ тэрнээс тотохгүй гоё болох хэрэгтэй. Үсээ амар гоё бүрийг Bratz doll, Barbie шиг гоё бой гэж би бодож байна. Үсээ яг ингэ дээрээ. Тэгээ тэгж байхын тулд яг нэг машин босгоно гэж байгаа юм шиг толгой босгоно заяа. Яг би үсээ дээр боогоод амар гоё харагдахын тулд яг машин босгоно гэж байгаа юм шиг толгоогоо бас босгоно. Энд тэнд нь үс оруулаад, энд тэнд нь volume оруулаад тэгжээч хийхгүй болохгүй, окей? Окей, за өнөөдөр ингэж үсээ дээшээ бооход ашиглах зүйл болтнууд. Сам, спрей, хиймэл залгадаг үс, bristle brush, үсээ хуваана. Ингээд салгаад авчиж байгаа штэ та нарт харагдаж байна уу? Ингээд салгаад авснаа боон. Хаана өндөр нь хаана байх юм гэдгийг ингээд харж байгаа сайхан боон.
За ингээд бочлоо. Ингээд тэгэнгүүтээ үснийхээ одоо энэ хиймэл үсээ авч агаад ёо ямар халуун юм бэ? Энийг л онгойлгочлоо. Хиймэл үсээ авч агаад яг ингээд хойшоо чиглэлтэй ингээд өгнө гэсэн үг. Энд нь ингээд авчаад өгнө. Энэ талдаа нэммээр ээ нү, яг орой дээрээ нэммээр ээ нү гэдэг чинь чиний дуур тэгээд чиний нүрээ харж суусны дүн шинжилгээнд дээр тэгж байна, окей? Би болохоор энд ингээ ивэр шиг ингэж өгнө. Шүк. Явсан. Тэгээд энэ хоёр хиймэл үс чинь жинхэнэ үснүүдтэй чинь нийлээд улам тийм өтгөн хөвсгөр гоё ингээд сүүл үүсгэн заяа. За одоо бүгдээрээ энэ их үсийг хойшлуулна. Урдлынхаа ус чолк молкийг норгоод тэгээд энэ самаараа ингээд хойшлуулна гэсэн үг. Би бол урдталтаа бол үс үлдээн заяа яг нөгөө нэг энэ жижиг хөвсгөр үснүүдийг үлдээн яагаад вэ гэхээр амар том тухтай. Энэ бол ёстой хамгийн төгс хамгийн нөгөө нэг манглаагүй илүү гарч ирсэн өсгүү болгох арга байхгүй яг энэ брашаар. Харж гин үү? За хэр цэвэрхэн толгой гарч ирснийг харуулъя. Ийм. Окей. Тэгээд энэ уртлын үснүүдээ ингээд өгөх хэрэгтэй. Улам ингээд мэргэжлийн юм шиг харагдуулахын тулд доотлын ч гэсэн орой гэж бодож байна. Доотлын. He don't wanna be saved, don't save him. Үсний юмнууд авч болж ийн эсвэл нөгөө хумсны юмнууд аваад гэрээрээ хумс хийж болж ийн тийм үү. Тиймэрхүү хобби байгаа те тэрнийхээ эдэл хэрэгслийг хаанаас авдаг вэ гэх юм бол хятад сайт байхгүй. Хятад сайт чинь айгүй хямдхан те тийм болохоор ингээд хүснээрээ ингээд ашиглаж чаддаг те амар үнэтэй юм авчих юм бол ингээд хадгалаад байлгаад байна штэ те тихгүүгээр ингээд. За тэгээ Монголд байгаа иймэрхүү те пигүүж гэдэг ч юм уу гоо сайхны нөгөө гэр орондоо хийдэг юмнууд авахыг хүсэх юм бол та бүхэнд Shopee Hub цэгийн санал болгож байна. Shopee Hub бол Alibaba-гаас шууд ингэж бараануудыг Монгол руу оруулж ирдэг онлайн дэлгүүр байгаа. Тэгээ давуу талаас нь би та бүхэнд дурдж өгье заяа. Давуу тал нь гэх юм бол зургаар хайж болдог. Зургаа оруулаад тэгээд түүнтэйгээ адилхан бараануудыг гаргаж ирж олно гэсэн үг. Улаанбаатар дотор бол мэдээж хүргэлт өгнө. Дархан Эрдэнэтэд ч гэсэн хүргэлт хийн өөр бусад аймагуд байх юм бол унаанд тавьж өгж болно гэдгсэн. Тэгээ Shopee Hub-ийн маркетингийн ажилчнтай уцаар ярихдаа би хүмүүс тэгээд ер нь юу авах уу гэж асууж байгаа байхгүй. Би яг нүүн ус болон хумсны бүтээгдэхүүнүүд л авдаг болохоор тэгсэн чинь заяа. Хүмүүс бол янз янзын юм авна л да. Гэхдээ насан туршидтын тоглоом дрил тэгээ эрэгтэй хүмүүс ингээд дрил багшнууд авдаг. Дрил хувцас гэр авах уу, нохоо амтандаа бас хувцас тоглоомнууд авна. За тэгэхээр ийм л байна. Та бүхэн тэгээд сонирхчихсан бараа байна. Ийм яг ингэдэг юмнууд авмаар байна, тэгдэг юмнууд авмаар байна. Яг нөгөө амьдралыг хөнгөвчлөх юм те. Гэтэ тэрийг ингээ хаанаас олгоо мэдэхгүй. Зах дээр гараад үзэхэд байдсан болов байдаггүй болов гэдгийг мэдэхгүй. Тийм бараанууд байх юм бол Shopee Hub цэгийн шалгаад үзэх хэрэгтэй. Яагаад вэ гэхээр хятадууд ч бүр юм хийдэг байхгүй. Байхгүй. За, ийм л энэ да. Ингэж харагдчихээн. Тэг үсээ ингэж амар дээрээ боох, эсвэл шуух үед би барьсан ус яасан ч өмсдөггүй. Ингээл донжонсон харагддаг. Тийм болохоор аль болох те энүүгээрээ ингээ үстэй ч юм уу, хөвсгөр ч юм уу, том хүүдий ч юм уу өмснө. Окей. Энэ цүнхийг би авч явна.
санахад ердөө л энэ зүнх заяа. Компьютерийн цэнэглэгч, төрөвч, солих өмнө хэрэгтэй юу? Цамц, хар подолк, нөгөө нэг байнга өмсдөг өмдөө яах вэ? Mac. Lose control over me. Mac яах вэ? За авч. За энэ өмдийг авч. I look so good from this angle. Холгооч. Би өглөөний бүтээлч өглөөгөө эхлүүлсэн заяа. Гэхдээ би энийг англиар эхлүүлсэн байхгүй юу? За би англиар ярьж эхлүүлье. Тэгээ нөгөө англи хэл заадаг юунд дээ? YouTube дээр тавьчих гэж бодсон. Тэгээд одоо яг өглөө болоод байгаа байхгүй юу? Өглөө бас арай гайгүй өглөө. Тийм болохоор андуурагдаад байна. Sorry. Хувцас бол ингэ болж байгаа заяа. Хувцас бол ингэ болж байгаа. Осэж захгүй нямкагийн миний осэж байгаа. Цэвэрлэгч болон арьсны бүтээгдэхүүнүүд авахгүй нямкагинд байгаа. Нямкаг би ингэ чихрээр явуулаад оруулсан байхгүй юу? Мейкап бол аавна. Гэхдээ бүгдээрээ яг ингээд энэ савтай ууттай наваа явна заяа. Миний цалингаа бухаар заавал авдаг зүйлүүд яхааргүй линз. Би одоо линз хийцэн байгаа. Энэ Олленсийн. Тэгээ Японд зарагддаг ихэнх линзнүүд нэг удаагийнх байдаг. Зүгээл хаях зориулалттай. Тэгээ энэ болохоор тэр. Би 1 сарын линз авч зүүж үзсэн ч гэсэн амар аргуулдаг. Энэ болохоор би одоо линзтэй байгаа үгүйгээ ч мэдэхгүй. Тэгээд үсээ ингээд дээр боосон үедээ би хар дээрээс нь арай жоохон том линз зүүдэг. Тэгээ энэ нь болохоор бүр миний OG. Миний бүх бичлэгний бараг линз энэ 98% нь энэ. Окей? Өөрний цалингаа бухаар авдаг бол Neutrogenaгийн энэ тос 99% гlycerin тэгээ Shika нь болохоор 2 дахин ихтэй ийм тос. Энэ амар өтгөн заяа. Амар гоё. Гэтэ тэр нямкагийн байгаа. Би бас нямкаг оруулсан юм. Гэтэ яг надад цаад чинь талахч л байгаа л да. За талах мууд чинь гэртээ үдээч юм бол мууд чинь тарагнууд гэртээ үдээвэл мууд чинь дүп камера авна. Тэгээд камераг ингэж салгаад энэ осроор нь ингээд хүзүүндээ зүүгээд тэгээ явна. Төрөвч авсан, төрөвчин дотор юмнууд байгаа. За дуу бүгдээрээ Ванкушийн соёлын товтлогоо гэдэг дуу сонс. Тэр одоо бүгдээрээ хамаг юм аваад баглаад хөдөөнөөсөө Токио руу ороод яваад Нямка руу. Окей.